Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS листийн хөгжлийг эхлэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За бүгд найрамдах Солонгос улсын ICL Medical компани захирал Чу Хансу, за мөн Medical ICL Medical-ийн мэргэжилтэн Хам Эри, за мөн орчуулагчаар од гэрлэнээр хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. 안녕하세요. За тэгэхээр бас яг үзэгчд маань бас анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байгаа гоо сайхны бас технологи маш ихээр хурдцтай өөрчлөгдөж тэр дундаа бас Солонгос улсын гоо сайхны бүтээгдэхүүн болон за энэ технологиуд маш ихээр хурдцтай өөрчлөгдөж байгаа. Тэгээд энэ талаараа бас та бүхэнд үзэгчтэй бас мэдээлэл хүргэхээр арьс арчилгаа болон энэ талаар мэдээлэл хүргэхээр бас бүгд найрамдах Солонгос улсаас бас зочид хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ яг эхлээд компанийнхаа талаар бас танилцуулж өгнө гэж байна. 그러면 한국에서 그러니까 에스테틱 기술을 소개하기 위해서 한국에서 손님들 오셨는데 회사에 대해서 좀 소개를 했으면 좋겠습니다. 네, 저희 회사에 대한 소개는 저희 아이셀메디 대표이신 주한수 대표님께서 소개해 주실 것 같아요. 네. 자, захирал компанийнхаа талаар өөрийнхөө компани талаар танилцуулъя гэж. 네, 짧게 하겠습니다. 안녕하세요. 저 아이셀메텍 대표 주환수입니다. 이렇게 좋은 자리에 초청해 주셔서 매우 감사드리고요. 아이셀메디컬 компани захирал 주환수 гэдэг хүн байна. 저희 회사는 20년 된 그 회사고요. 시작은 에스테틱 전문 브랜드 화장품으로 시작된 회사고요. 최근에는 저희가 한 5년 전에 미용기기를 개발해서 오늘 소개해드릴 이따 장비입니다. 그를 주력해서 에스테틱 전문 브랜드로 거듭나기 위해서 열심히 하는 최선을 다하는 기업이고 있습니다. манай компани үед бол үүсгэн байгуулагдаад 20 жил болж байгаа. Ихэнх үедээ бол гоо сайхны бараа нөгөө салууны зориултын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Сүүлийн 5 жилд болоод Керасон Prime гэдэг энэ одоо гоо сайхны эстетик үйлчилгээний төхөөрөмжийг үйлдвэрлээ, тусгай зөвшөөрлөө аваад үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ төхөөрөмжөө одоо танилцуулахын тулд хүрэлцэн ирсэн байна. Тэр бас яг манай мэргэжилтэн Хамери захирал маань бас Монголд бас яг ямархуу одоо уур амьсгалтай байна тийм монголчуудын бас арьсыг мэдж байгаа болов тийм ямархуу үйлчлэгээтэй одоо бүтээгдэхүүн байна. Энэ талаараа бас ярилцгаая. 하메리 전문가님께서 몽골에 오셨는데 몽골 기후와 몽골 사람들 피부 형태를 어떻게 느꼈습니까? 몽골에 왔더니 눈이 확 떠지는 거, 초록이 너무 많아서 좋았어요. 그래서 내 눈도 정말 좋아지겠다라는 생각을 했는데 몽골은 문제가 딱 3가지가 있더라고요. 건조하고, 그 다음에 바람이 너무 세고, 아침과 낮과 저녁의 기후가 너무 달라요. 이렇게 되면 예쁜 여성분들의 피부가 정말 걱정이 되더라고요. 그래서 피지 분비가 많이 될 거고, 자외선이 너무 세서 노화, 그 다음에 미백에 문제가 생기겠구나라는 생각이 들어서 제가 오늘 와서 조금이나마 도움이 되었으면 하는 생각이 들었습니다. Монголд буугаад үнэхээр сайхан хэр талыг хараад үнэхээр сайхан байлаа. Нүдмээ нэгдэх шиг болсон гэж байна. Монголд ирээд мэдэрсэн зүйл бол яг одоо 3 одоо юу зүйл байна гэж байна. Эхний ээлжинд Монгол айгүйх салхитай, хоёрдугаарт нөгөө халуун одоо нөгөө юу гэдэг хатуу ширүүн уур амьсгалтай хит одоо
хэд хуурай уур амьсгалтай учраас Монгол хүмүүс Монгол хөөрхөн эмэгтэйчүүдийн мэн арьс нэлээд эмзэгших байхаа гэж санаа зовсон. Тэгээ яг одоо мэдээж дөрвөн улирлын одоо бараг цаг агаарыг нэг дор үзэж байгаа болов гэж бодож юм л дээ. Тийм Монгол 참 오셨는데 사계절을 하루 만에 제 느껴보신 것 같습니다. 네, 맞아요. 제가 하루 만에 이 사계절 다 느끼면서 예민해지겠다, 피부가. 그래서 제가 이렇게 딱 뽀글찌가 올라오더라고요, 어젯밤에. 확실히 날씨의 차이가 크구나. 이럴 때는 피부를 편안하게 아프지 않게 섬세한 관리가 필요하겠구나라는 생각을 가졌습니다. мэдээж үзэгдэрээ ирээд нэг өдрийн дотор дөрвөн улирлын одоо дөрвөн улирлын уур амьсгалыг мэдэрлээ. Дөнгөж ирээл одоо миний энэ хажууд ингээд юу өрөвсөл гарчихсан, баттга одоо өрөвсөл гарчихсан. Тийм учраас энэ нөгөө юу гэдгийг хатуу ширүү уур амьсгалд маш их нарийн арчилгаа хэрэгтэй байдгаа. Одоо бидний хувьд бол сүүлийн үед яг Солонгос гэлтэй гадны улсуудын олон төрлийн бүтээгдэхүүн орж ирэл тэг ингээд гоо сайхнаа арчлах олон янзын аргууд байдаг болсон байна л да. Тэгээ бидний хувьд болохоор за зөвхөн ингээд гаднаа нүүр царайгаа яг ингээд тостэй түрхлэх ч юм уу энэгээр хийгээд үзэж байна. Өөр одоо бас давхар ийм бүтээгдэхүүн тэг ийм технологи одоо машинаар ингээд янзлдаг тэг ийм зүйлүүд их гарсан байна. Тэгэхээр зөвхөн одоо бүтээгдэхүүнийг хэрэглээд дутагдaltaй юм байна гэдгийг бас одоо мэдрээд шүү дээ сүүлийн үед одоо арчилгаа их байх ёстой гэдгийг. 당연히 지금 현대는 피부 관리하는 제품들 많이 진출되어 있지만 최근에는 이 잠비 통해서 관리를 할 수 있는 이런 기술이 많이 지금 도입하고 있는 것 같습니다. 네, 그래서 저희 케라손의 원리를 대해서 저희 대표님께서 먼저 다 설명해드리고 제가 왜 이거 좋은지에 대해서 다시 얘기해드리는 게 좋을 것 같아요. 네, 일단 케라손 프라임 гэдэг одоо энэ төхөөрөмжийн талаар одоо захирлын төрүүлээд танилцуулах юм байна. Дараа нь одоо миний хувьд одоо тэрхэр энэ төхөөрөмж энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ямар байхаа гэдэг талаас нь би тайлбарлаад өгье гэж байна. 제가 케라톤 프라임은 쉽게 말해서 초음파 기전 방식을 이용해서 파워를 증폭을 시켜서 피부에 안전하고 자극 없이 피부의 어떤 문제성을 개선하기 위해서 개발된 장비입니다. Эхний чинь Kerason Prime гэдэг энэ төхөөрөмж маань хит авийн одоо хит авийн онцлогооны технологиор хийгдсэн арьсны гадаргууд их одоо хүчтэй юу өгөхгүйгээр одоо даралт өгөхгүйгээр арьсны гүн хүртэл маш нарийн одоо доктортой аюулгүй одоо зарчмаар одоо эмчлэгдэж арьс эрүүлж хийн бүтээгдэхүүн байгаамаа. 네, 그래서 저희 기계는 그래서 결론적으로 긴 시간이 아닌 짧은 시간에 그 1시간 정도의 어떤 관리라든지 한 효과를 볼 수 있게 만든 지금 저희 자체도 유일한 기술이라고 말씀드릴 수 있을 것 같습니다. Тэгэхээр ердийн нэг цагийн туршид одоо нөгөө бид нар маань эмэгтэйчүүд маань үйлчлэгээ авдаг шүү дээ. Энэ үйлчлэгийг маш богино хугацаатай. Жишээлбэл 10 минутын, 15 минутын ийм хурдан одоо юу гэдгийг хугацаанд шууд үр дүнгээ мэдэрч болохоор хит авийн одоо технологиор хийгдсэн бүтээгдэхүүн байгаамаа. 그래서 이제 저희가 그냥 마케팅 브랜드 표구가 뭐냐면 10분 만에 기적을 만들어 드립니다는 보고 있습니다. 되게 많아 маркетингийн өрөө маань 10хан секундэд өөрчлөлтийг мэдрье гэсэн өрөөтэй 10 минутанд өөрчлөлтийг мэдрье гэсэн юм өрөөтэй бүтээгдэхүүн байгаамаа. 네. 그래서 잠시 후에 아마 오늘 하실 수 있을 것 같아 보여주실 수 있을 것 같으니까 기대하셔도 될 것 같습니다. Тэгээд за төр зөөр одоо энэ туршилтын маркаар энэнийг одоо үзүүлье гэж. 네. Технологи яахын аргагүй бас хөгжиж байгаагийн нэг илэрхийлэлтэй одоо бид нар гоо сайхны салонд үйлчлэгээ авахтаа мэдээж маш уртын хугацаагаар үйлчлэгээ авдаг. Тэгэхэд тэр үйлчлэгийг ингээд богино хугацаанд 10 минутын хугацаанд
гайхамшигыг мэдрүүлнэ гэж шүү дээ. Тэгэхээр үнэхээр одоо 10 минутанд яаж одоо ийм гоё болт юм болоо гэдэг тийм энэ мэдээч хэрэг бүтээгдэхүүний одоо дэвшилтэд технологиор хийсэн болохоор одоо тийм ялч сүүлийн үед бол технологи маш хурдцтай одоо өсөн дэвжиж байгаагийн нэг шинж юм болоо гэж бодож байна. Тэгэхээр манай хамэрийн захирал маань бас дэлгэрүүлж одоо тайлбарлах болов тийм. 예, 하메리 주문가님께서 더 자세하게 설명하신다면. 네, 저희 건요. 요즘은 아픈 관리 너무 싫어하죠. 물론 예뻐지고 싶다면 아픈 것도 많이 참기도 하는데 저희는 아픈 관리가 아닙니다. 아프지 않고 여드름을 해결할 수 있고요. 아프지 않고 리프팅 할 수 있고요. 아프지 않고 화이트닝 할 수 있는 관리, 그게 저희 캐라손의 매력이라고 생각해요. 그런데 얘가 페이스만 얼굴만 하는 게 아니에요. 어디까지? 머리에 탈모가 요새 많이 되고 있잖아요. 여기 몽골 자외선 너무너무 심하고 바람 많이 쐬면 피지 분비랑 예민해져서 탈모가 많이 될 것 같아요. 그래도 지루성 염증이 있어도 저희가 캐라손으로 해결할 수 있다라는 거. 네. 또 한 가지 더 얘기한다면, 이 두 가지로 한다면 제가 나오지도 않았을 것 같아요. 한 가지 더, 바디. 우리 이렇게 고개 숙여서 일하거나 아니면 핸드폰 보면 목이 막 이렇게 내려와 있고 목도 아프잖아요. 그런데 저희가 이 목을 한 번에 쑥 내려갈 수 있게 하고, 또 이렇게 방송에 나오려면 저 이렇게 드레스 입으려고 예쁘게 좀 입어보려고 노력했는데, 이게 쇄골 라인도 좀 예쁘게 나와야 좀 좋잖아요. 그런데 50대가 되거나 이러면 이 쇄골에 살이 붙어요. 근데 이것도 저희가 해결해 줄 수 있다라는 거거든요. 그래서 그런 부분도 저희가 얘기해 줄 수 있는데, 그걸 10분 안에 해결해 줄 수 있어요. 그거를 바디에도 적용이 되고, 페이스, 얼굴에도 적용이 되고, 머리에도 적용할 수 있다. 이거를 저희가 여태까지는 세게 하거나 아파야 됐는데, 저희는 그러지 않고 해결해 줄 수 있습니다. 그게 가장 중요하다고 생각드려요. 그래서 저희는 앰플이 두 가지로 되어 있는데, 요것도 말씀해 드릴게요. 먼저 해주시죠. Мэдээж эмэгтэйчүүд маань гоо сайхны үйлчлэгээ авахаараа ерөнхийдөө өвддөг тийм ээ. Массажил арьс маань нэлээд өвддөг. Тэгэхээр ийм төхөөрөмжөнд орсноороо одоо ямар ч өвдөлтийг мэдрэхгүйгээр маш тухтай тааламжтай мэдрэмжээр бүх үйлчлэгийг авах боломжтой болж байгаа. Жишээлбэл одоо ерөөсөө хүний бүх биеийг хуйхнаас хөлийн уул хүртэл бүх биеийг энэ төхөөрөмжөөр одоо үр дүнгээ мэдэрч олно. Гоо сайхан гэлтгүүгээр мөн адилхан одоо компьютерийн ард сууж байгаа одоо бид нар хүртэл одоо юу гэдэг лээ хуян хөөрөх тэгээд энэ одоо хуйх хөөх тийм ээ үс унах тэгээд дээрэс нь хаван буулгах. Ерөөсө бүх үйлчлэгийг нэг дор авах боломжтой энэ одоо сүүлийн үеийн дэвшилтэй технологиор үйлдвэрлэгдсэн Kerason Prime төхөөрөмж байна. За мэдээж үр дүнгийн үзэхийн тулд биеэрээ үзэх нь маш их чухал ах. Тэгвэл энэ маш олон юм тоног төхөөрөмжүүд байгаа л да ер нь бол. Тэгэхээр манай энэ яг Kerason Prime гэдэг төхөөрөмж маань юугаар онцлог юм бол тэр талаар. 특히 요즘에는 이런 기능성이 가진 장비들이 여러 개 있는데요. 그래서 그 중에서 Kerason Prime 특징이라든가 차이점은 무엇인지. 네. 여드름 관리 같은 경우를 하게 된다면, 여드름 관리는요, 관리를 받으면 얼굴이 바짝 말라야 되거나, 아니면은 흉터가 좀 오래 가거나, 여드름 관리 딱 한 가지만 할 수 있거든요. 근데 저희 이걸로 여드름 관리를 하게 되면, 여드름 관리는 여드름이 없어질 때까지는 계속 피지를 조절해야 되기 때문에 많은 시간이 걸려요. 그리고 여드름도 모낭염이 있고 여드름이 있거든요. 이거를 잘못 압출해서 번지게 할 수도 있어요. 근데 이거는 전문가가 잘 봤을 때도 오타를 낼 수 있어요. 한데 저희는 Kera손으로 하게 되면 그런 문제가 없습니다. 이렇게 때 Kerason Prime төхөөрөмжмэн бүх төрлийн одоо арьсан зориулагдсан. Ялангуяа одоо нөгөө юу гэдэг вэ? Батхтай арьс. Батхтай өрөвсөлттэй батхтай арьсыг хүртэл энэгээр маш богинохон хугацаанд ингээд давтамжтайгаар хэрэглэснээр хурдан үр дүн төрдөг. Ялангуяа батхтай арьстай хүмүүс чинь цэвэрлэгээ нэг явагдана, тайвшруулах үйлчилгээ нэг явагдана, эмчилгээ нэг явагдана, маш урт удаан хугацаа хэрэгтэй болдог шүү дээ арьс маань эрүүлчихын тулд. Тэгэхээр энэ одоо төхөөрөмжөнд орсноороо л илүү богино хугацаанд богино давтамжтай арьсыг эрүүлж чадна гэж ойлгож байна. 왜냐하면 여드름 하면 압출할 때 아이들이 너무 아파하잖아요. 도망도 가요. 성인도 마찬가지거든요.
근데 저희는 아프지 않아요. Гол нь нөгөө батгаа шахуулах, цэвэрлэгээ хийх үйлчлэл маань маш их хөгждөг шүү дээ. Хүүхдүүд ялангуяа одоо өсвөр насны хүүхдүүд бүр зүгтаагаад бид нар ч гэсэн мөн адил арьсаа хөгждөг. Тэгэхээр энэ одоо төхөөрөмжөнд орсноор ямар ч өвдөлт мэдрахгүйгээр нөхөн сэргээгдэж чадна. 그래서 어린아이들, 중학생들, 14살 정도 되면 이제 호르몬 분비가 많아서 여드름이 많이 올라오거든요. 성장기 여드름에. 그럼요. 그때 그 아이들 여드름 관리를 해줘야 되는데 안 해요. 무서워서 아파서. 근데 케라손 하면요 꼬박꼬박 와서 합니다. 그래서 피지 조절이 아주 자연스럽게 되죠. Тэгэхээр нөгөө өсвөр насны үеийн насны онцлог тэгээд энэ батгшилт маш их болсон. Тэгээ хүүхдүүд маань байнга одоо юу гэдгийг салонд очиод цэвэрлэгээ хийлгээл өвтгөөл ингээд яваад чаддгүй. Гол нь одоо керосин прайм мар үйлчлэгээ авснараа ямар ч өвдөлт байхгүйгээр нөхөн сэргээгдэж арьс маань нөхөн сэргээгдэж чадна гэж болж байна. 그런데 여드름에는 흉터가 있어서 파잉 자국도 있고 여드름에 의해서 착색이 돼서 얼굴에 얼룩이 생기기도 하거든요. 잘못 짜서. 그런데 케라손 하면 그런 문제도 없어요. 저희가 다 해결해 드리는데 케라손 하게 되면 한 번에 여드름 관리하고 수분 관리하고 흉터 관리까지 화이트닝 관리 다 해드릴 수 있습니다. Тэгэхээр одоо нөгөө батаг буруу шахуулсаар буруу одоо цэвэрлэгээ хийгдснээс ингээ хуцсан юм шиг ингээ сорив тогтдог. Дээрээс нь өнгө нь хүртэл ингээ батаг шахуулсны дараа ийм бор өнгөтэй сорив тогтдог учраас ийм одоо ямар ч сорвжилт ямар ч одоо юу авахгүйгээр өнгөний өөрчлөлт байхгүй ганцхан энэ төхөөрөмжөөрөө цайруулах одоо тэгээд чийгшүүлэх тэгээд арьсыг нөгөө эрүүлжүүлэх энэ үйлчлэгийг бүгдийн нэг дараас авч чадна. 네, 이렇게 말씀드린 것처럼 저희 아주 여드름 관리 조그만 거에 대해서 제가 말씀드렸는데 그 외에 뒤에 가면 뭐 화이트닝, 리프팅이 이거는 뭐 저희 전시회 나가잖아요. 거기서 제가 이렇게 해드리면 많은 외국 분들이 이건 매직이다. 매직 이러고 가세요. 그만큼 자신 있다라는 거 보여드릴 수 있을 것 같아요. 네. Тэгэхээр зүгээр сая одоо зүгээр батгтай арьсан дээр л тулгуурлаад нэг жоохон одоо үр дүнгийн ярьлаа. Тэгэхээр бид нар болохоор олон үзэсгэлэн худалдаанд очдог. Бүх төрлийн арьстай одоо хүмүүс дээр үйлчлэгээ үзүүлдэг. Ялангуяа цайруулах, татах одоо нөгөө бүх үйлчлэгийг энэ одоо төхөөрөмж мань хийдэг учраас одоо юу гэдэг энэ үйлчлэгэнд орсон хүмүүс бүгдөө мэжиг одоо супер үнэхээр супер тий ичидтэй юм шиг тий супер бүтээгдэхүүн байна гэж хэлдэг. 네, 그래서 저희가 하나만 더, 제가 자랑을 너무 많이 하고 있어요. 네, 하나만 더 말씀드리면, 저희는 유럽에는 피부들이 더 얇거든요, 유럽인들은요. 그런데도 저희 케라손으로 하면 만족감을 느낄 수 있는 건 아프지 않고 안전한 관리를 할 수 있기 때문입니다. ялангуяа би сая нэлээ энэ одоо төхөөрөмж одоо гайхалчлаа. Ялангуяа одоо нөгөө юу гэдэг Европ хүмүүс маань маш их нингэн арьстай тийм ээ нингэн арьстай байдаг. Гэтэл энэ одоо төхөөрөмжөнд орсноороо ямар ч өвдөлтгүй дээрэс нь одоо тэ арьс маань илүү гоё одоо юу гэдэг цэгцтэй болж өгдөг учраас бүгд одоо талархалтай хүлээж авдаг. 한 번 관리해도 느낄 수 있어요. Нэг удаагийн тий оролтонд хүртэл шууд мэдрэгддэг. Ингээ харахаар баг эмнэлэгт хэвтгэж байгаа юм шиг тий нөгөө дусал зарлагдсан тий энэ дусал нь одоо яг энүүгээрээ дамжаал одоо арьсан үйлчлэгээ үзүүлж. Ирэхгүй бумион 병원에 주사 맞는 것처럼 이렇게 보이는데요. 그러니까 이 앰플로 바로 시술 들어가는 거죠. 네, 이거에 대해서는 우리 대표님께서 잘 아시니까 설명해 주실 건데요. 네, 두 가지 앰플인데 설명 드리실 것 같아요. Энэ болохоор хоёр янзын ампул керасон ампул зүйлттэй байна. Энэ ампулын талаар захирал маань тодорхой мэдээлэл өгөх байхаа. 가득히 말씀드리겠습니다. 저희 장비는 그냥 놔두세요. 초음파입니다. 초음파. 저 초음파인데, 이게 초음파인데 두 개의 이제 앰플을 사용을 하는데요. 이제 오해하시는 부분은 이게 이제 모든 효과를 아까 10분 만에 기적을 낸다고 얘기를 하시는데 얘는 그냥 저희가 그냥 한 2%의 효과로 보시면 됩니다. 2%. Энэ хоёр төрлийн ампул маань болоод ирэхээр мэдээж энэ төхөөрөмж маань хитавен технологиор хийгдсэн. Энэ хоёр ампул маань болохоор хоёр өөр одоо хүчин чадалтай. Тэгсэн мөрчлөөс зөв 2% одоо үр дүнг үзүүлдэг. 그래서 피부에 주사라고 표현을 하셨는데 피부에 이제 어떤 이거를 영양제라고 보시면 일단 됩니다. эхнээс зүгээр амархнаар болоод энэ арьсны ерөөсөө аюу тижил. 네, 그래서 아까 말씀 2%의 효과고 저희
케라손 프라임이 98%의 효과를 내는 겁니다. Тэгэхээр одоо энэ 네. хичээлээр 2% л одоо үр дүнгээ мэдэрнэ. Харин энэ одоо төхөөрөмжөөр бол 98% одоо юу гэдэг үр дүн бүрэн мэдэрч 네. чадна. 그래서 ойлгож байна. 모든 효과는 케라손이 다 나타나는 거고요. 얘는 2%의 효과. 저희가 두 가지로 나눈 이유는 약간 이제 블루라인, 보라길 하는 거는 이제 민감, 아까 여드름, 트러블, 색소, 홍조 쪽에 쓰는 거. 그래서 약간의 어떤 진정 성분이 좀 많이 함유된 성분으로 이루어진 앰플이 한 종이 있고요. За энэ одоо бариад байж байгаа амтлнуудад ирэхээр илүү таавшруулах үйлчилгээтэй, эмзэг арьстай, батхтай арьстай тийм ээ. Тэгээ арьсны ийм асуудалтай хүмүүст зориулсан илүү таавшруулах үйлчилгээтэй амтл байна. 그리고 이제 약간 이제 갈색 계통에 보이는 거는 우리가 쉽게 말씀해서 미백, 화이트닝 쪽에 화이트닝이라든지 이렇게 우리가 채워주는 역할을 하죠. 그런 쪽에 된 성분으로 이루어진 앰플이 또 한 종이 있습니다. За энэ нөгөө шаргалт туяатай энэ амтлнуудад ирэхээр цайруулах үйлчлэгийг илүү түлхүү мэдрүүлнэ. Тэгээд мөн адил арьсыг толгор болгоно. Гүйлгөр толгор одоо нэг гоё юм татагдсан мэт арьстай болгож өгнө гэж ойлгож байна. 그래서 피부 타입에 맞게 선택을 하셔서 케라손과 결합해서 사용하시는 앰플 두 종입니다. Тэгэхээр нөгөө тус одоо үйлчлэгэнд орох гэж байгаа хүнийхээ арьсны төлөөс шалтгаалаад ямар арьстай хүн байна, ямар үйлчлэгээ хэрэгтэй байна гэдгээс шалтгаалаад энэ хоёр нөгөө одоо тижээлээ одоо яах нь сонгож хэрэглэх нэ. 네. 그래서 케라손이 98%의 효과입니다. Тэгээ ерөнхийдөө 케라손 프라임 гэдэг төхөөрөмж маань ер нь одоо 98%-ийн үр дүнг мэдрүүлнэ. 네. Тэгэхээр энэ төхөөрөмжл өөрөө маш их одоо юу гэдэг тийм нөгөө үйлчлэгийг ихэнхийг үзүүлж шээ. Одоо бүтээгдэхүүн бол 2% байлаа гэхэд 98%-ийн одоо яг үйлчлэгээ үр дүнг харуулах нь бол энэ Керасон Prime гэдэг аппарат шүү дээ тийм. За тэгэхээр бас энэ аппарат маань бас маш их одоо яг мэдээж хэрэг энийг яг биеэрээ үзчихэж хүмүүс бас яг ойлгоно тий. Тэгээд түрүүний манай нөгөө хам эри захирлын маань хэлдгээр одоо яг энэ мэжигтэй элбийг яаж үзүүлэх юм болоо тий. За тэгээд урдчлаад бас хүсэл тавьсан байгаа. Би өөрөө одоо бие дээр бас яг нэг туршаад үзүүлэе гэж бодсон байгаа манай хам эри захирал маань бас энийг яг харуулж байгаамаа. 그리고 지금 기적 같은 매직 같은 효과를 느낄 수 있다고 98%의 효과를 느낄 수 있다고 합니다만 그럼 시연은 아나운서 제가 아까 말씀드린 대로 지금 한번 보여주시겠습니까? 네. 지금도 아름다우신데 더 아름답고 영하게 준비해 보겠습니다. Одоо ч үргэлжлээ ингээ үзэсгэлэнтэй илүү үзэсгэлэнтэй илүү гоё болгож өгөө гэж. Хамерийн захирал маань одоо яг миний нүүрэн дээр бас туршиж үзэхээр бэлдсэн байна. Тэгээ за тайлбарлаад явах болоо тий. тайлбарлаад явж болно. 자, 제가 지금부터 우리 아나운서님 얼굴 보면 약간 이쪽에 기미도 있고 여기 모세 혈관이 약간 보이고 있어요. 그리고 아나운서님 여기 한번 이렇게 양쪽을 만져보세요. 촉촉. 자, 탄력을 꼭 기억해 주시고요. 네, 요 기억을 가지고 얼굴 잘 봐주세요. 제가 5분만 잠깐 건들겠습니다. Одоо энэ нөгөө жагсан дуу гаргаад энэ маань арьсны гүн рүү одоо бүтээгдэхүүн маань нэвчиж орж байгаа гэсэн үг. 아프세요? өвдөж байна. 안 아프시죠? 그리고 이렇게 기미가 살짝 깔기도 해요. 요걸 조절 잘 하시면 될 것 같아요. Нөгөө хадуу ширүүр амьсгал одоо энэ нөгөө Монголын уур амьсгалын онцлогоос шалтгаалаад арьснууд маань нэлээд эмзэгшил үүсдэг. Дээрээс нь жижиг одоо юу гэдгийг батгахгүй юм өрөвслүүд их гардаг. Арьсны одоо нөгөө судас маань маш ил харагдаж байна тийм ээ. Арьс маань нэг юм судас маань ил харагдаж байна. За ингээд 그리고 яриад үзэхээр илүү одоо нэг чиргэр болсон байгаа. 이렇게 арьс маань. Яг нэг юм нүрэ угаахарныхгүй ингээд нэг цэвэрхэн болдог те нөгөө угаасны дараа нэг юм үлдсэн юм шиг байдаг шүү дээ. Тэрний яг одоо юу гэдэг ингээд нэг гой цэвэрхэн нэг аяг угаахаар нэг ингээд дуурдаг шүү дээ. Яг нэг тийм мэдрэмж төрж чинь тэгээд яг зүү орж байгаа юм шиг хэрнээ тийм нөгөө өвдөлт бол огт байхгүй. Их гоё бүтээгдэхүүн байна. 그러니까 지금 세수하고 나서 얼굴 매끈거리는 그런 느낌이
예, 되고요. 그리고 아까 이게 시술 받을 때 그 바늘 찔리는 그 같은 느낌인데 아프지 않게. 네. 아, 뭔가 가는 듯한 느낌. 예, 그 아프지 않은 저희한 느낌이 들었다. 네. 예. 그런데 이 관리가 하고 나서 바로 다른 관리 같은 경우는 금방 다음날 되면 다시 원상복귀 되잖아요, 얼굴이. 그런데 저희는 2주간 유지가 돼요. өөр ямар нэгэн төрлийн гоо сайхны үйлчлэгээ авахаар 2 хоноод ч юм уу те 1 хоноод ч юм уу тэр нөгөө одоо үр дүн маань алгуулцдаг тийм үү тэгэхээр манай энэ нөгөө төхөөрөмжөнд орсноороо 2-7 хоног одоо нөгөө үр дүнгээ барьж чаддаг. 그래서 2주간 유지가 되니까 일주일에 한 번씩 5번 정도 하면 정말 리프팅이 확 되고 영한 나의 젊었을 때 얼굴로 돌아갈 수 있는 거죠. Гол нь нөгөө 2-7 хоног барьдаг хүнээсээ 7 хоног 5 удаа ч юм уу байнгын ингээд нөгөө богино хугацаатаагаар ороод явчих юм бол эргээд нөгөө залуу үе шигээ арьсмэн татагдсан дээшигээ ингээд өргөгцсөн тэр арьстай болж чадна л гэж байна. Тэр бас бидний бас ярилцах цаг дуусах төгсөн байх. Тэгээд сүүлийн хормыг бас монголчуудад одоо хизээ хаана очиж үйлчлэгээ авч болох вэ? Дээр нь бас энэ арьс арчилгааг мэдээж хэрэг маш ихээр Монголын яг цаг агаарын нөхцөлд хийх шаардлагатай байгааг одоо яалтчгүй одоо солонгос хүмүүс маань маш сайн мэдчихэ. Ирээл нөгөө хуурай нөхцөлөд бид нар өөрсдөө бол ер нь бол дассан байдаг ч гэсэн тийм арчлах юм бол илүү их залуу байна гэдгийг л мэдэрч аваад байгаа. Тэгэхээр одоо өшөө залуу болмоор байгаа, тий арьсаа гоё болгомоор байгаа эмэгтэйчүүд, өсгөөчүүд, за ирчүүд ч гэсэндээ мэдээж хэрэг гоё арьсаа болохыг хүсэж байгаа. Дээр нь яг энэ батхтай арьстай хүмүүс маань тий маш хэцүү байдаг. Тий энэ бол бүр эмзэг арьс байдаг учраас тий энийг эмчлэхэд яах вэ гэдэг нь эргэлзэж байгаа хүмүүстэй бас зөвлөгөө өгөөд тэгээд нэвтрүүлгээ өндөрлөе. 그리고 지금 방송 시간이 거의 다 돼 가 있는데요. 그리고 이 제품 대해서 어디서 어떻게 상담 받으시는 건지 설명해 주시고요. 마지막 말씀이고 그리고 특히 몽골은 여드름 피부, 건선 피부 이렇게 너무 피부 문제가 많으니까 그에 대해서 자세한 설명을 하시고요. 그리고 시간 다 돼 갑니다. 그거 경고합니다. 저희 케라손에 관심을 가져주시면 정말 감사할 것 같고요. 몽골에는 케라손이 정말 찰떡궁합일 것 같아요. 왜냐하면 아까도 제가 봤지만 여드름 피부, 홍조 피부, 그 다음에 민감성 피부가 되게 많고요. 자외선에 의해서 얼굴에 기미들도 많이 생기고 있는 것 같아요. 이런 부분을 해결할 수 있는 거는 케라손 프라임도 물론 좋아요. 이게 하면은 정말 매직이 될 수 있어요. 하지만 그게 없다면 저는 민감하게 빡빡 세안을 하지 말고 부드러운 세안을 하고 그리고 세안하고 물을 얼굴에 다 흡수시켜줘도 조금이라도 도움이 될 것 같다라는 제가 약간의 팁을 하나 드리고 싶고요. 그리고 저희 이렇게 초대해 주셔서 이렇게 방송할 수 있도록 도와주신 한몽 국제협회 우리 회장님께 정말 감사드리고요. 우리 회장님께 먼저 연락해 주시면 한국하고 몽골하고 이렇게 이어주고 계시거든요. 경제인연합에서 이렇게 연결해 주시면 저희 한국에 연락이 와서 저희가 이렇게 또 도와드릴 수 있는데 현재는 우리 한몽 경제인연합회 우리 회장님께서 도움을 주실 것 같아요. 이 자막으로 이렇게 쫙 나갔으면 좋겠습니다. 감사합니다. Монголд ирээд шууд мэдэрсэн зүйл байна. Үнэхээр нөгөө Монголын цаг агаарын байдал ялангуяа Монгол эмэгтэйчүүд битгэл эрчүүд бүх хүмүүсийн арьс хуурай ширүүн тийм ээ. Тэгээд дээрэс нь батгашилт ихтэй одоо сэвх нүсөө толботой ийм арьс байна. Тийм учраас яг одоо мэдээж манай төхөөрөмжөнд орвол энэ асуудлыг бүгдийг одоо тийм ээ шийдэж өгч чадагч гэсэн те гэрийн нөхцөлд арьсаа маш зөөлөн угаагаад маш зөөлөн хөдөлгөөнөөр зөөлөн угаа цэвэрснийхаа дараа арчихгүйгээр өөрт нь ингээ усаа шингээж одоо нөгөө хатаах юм бол бас жижигхэн л юм юу л өгөөд байгаа зөвлөгөө өгөөд байгаа байхгүй. Тэгэж альчуураар арчихгүйгээр ингээд татааж агаарэ гэж зөвлөгөө өгч чинь мөн одоо энэ нэвтрүүлэхэд ороход үнэхээр тусалцаа үзүүлсэн UBS телевизээ хамт олон болон Солонгос Монголын олон улсын харилцаа солилцооны холбоонд баярлаж байна. Одоо энэ холбоо маань болоод ирэхээр Солонгос Монголын холбоогоор дамжуулаад бид нэр бүх зөвлөгөө одоо уулзах гэсэн хүмүүстэйгээ таата хүлээж авах болно. Энэ доогоор ингээд холбооны маань уулзсан ингээд явчод илүү их баярлмаар байна.
За тэгэлгүй яг мэдээж хэрэг доор утасны дугаараар үзэгчд манаас мэдээлэл аваад тийм энэ яаж одоо энэ үйлчлэгээнд орох уу тийм мэдээж хэрэг Солонгос Монголын холбоо хооронд нь холбож өгж байгаа учраас доор утасны дугаараар мэдээллийг аваасай гэж хүсэж байна. Тэгээд энэ ICL Medical компани дэвшилтэт технологийн маш сайхан бүтээгдэхүүнийг одоо Монголд оруулж ирэх юм бол эмэгтэйчүүд маань ч гэсэндээ эрчүүд маань ч гэсэн Монголын цаг агаарын нөхцөл ч гэсэндээ арьсаа маш хурднаар эмчлэх хурднаар одоо үр дүн үзэх ийм боломжтой болж байгаа юм байна. Бүтэн цагийн одоо үйлчлэгийг 10 минутанд одоо гайхамшигтай өөрчлөлтийг үзүүлдэг ийм сайхан бүтээгдэхүүн байна. Тэгээд үзэгчд маань гэсэндээ одоо сонирхож байвал доор утасны дугаараар мэдээлэл аваарай. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн ICL Medical компани захирал Чүү Хансуу за мөн Medical компани мэрэгчлэн хан эри захирал за мөн орчуулагчаар одгирлнаар оролцож та бүхэнд мэдээлэл хүргэлээ маш хэрэгтэй мэдээлэл байсан болов уу гэж бодож байна. Ингээд үргэлжлүүлээ UBS List-ага хамтаагаарай.